Амьдрал жигдэрхийг хүлээсээр л байна уу? Нэг асуудлыг шийдвэл, нэг зорилгодоо өрчвөл амьдрал жигдрээд нэг цэгцэндээ ороод нэг сайхан болно доо гэд бодож байсан удаа би юу танд? Би бол бараг 30 жилдээ гэж бодсоо. Анх сургуулаа төгсөөд нэг айтайхан ажилд ороод авчвал амьдрал өстө гоё болоод явчихна даа гэж бодож байтал. Цалин мөнгө хангалттай өрөхгүй, ирээдүйн зорилгодоо яаж хүрэх вэ гэсэн бодол тарагдана. За ёстой сайн хантай, их нэртэй болчихволч амьдрал жигдрээд өгөндөө гэж бодно. Гэвч дараагийн таны шийдэх асуудал, зэгслэх ажлууд улам нэмэгцээр. Хүүхэд яах вүлээ? Гэр орон яах вүлээ? Байнгын бодоостой. За тэгээд хөдөлмөрлсөөр байртайч болоод хүүхэдтэй ч болоод үзлээ. Гэвч амьдрал нэг сайхан цэгцэрчээгүй л байна. Дараагийн шийдэх асуудал, дараагийн бодох ёстой ажлууд жилийн эцсийн тайлан шиг оорсон хിവэр л. Гэвч одоо нэгэнд сэтгэлд дарамттай асуудал мэт санагдгаа байсан байна. Хүн өөрөө зэслэх асуудал, шийдэх ажилтаа байх үедээ амьдрал илүү сонирхолтой байдаг юм. Ганц л амьдрын штэ гэд асуудлаа хаяад шийдэрсээр бол амжилтаас улам холдгол баг. За нэг тийм урт ухаантай юм яриад яхад те. Бурхан Буддад хэлсэн байдаг ч те. Асуудлаас хол, зовлонгоос хол бай гэвэл хүслээ шангижир. Юм хүсгээ бойл. Юм хүсэх тусам та зовлон дунна гэж. Тийм болохоор ямар ч асуудалгүй, зовлонгүй амьдрыг үл та Бурхан Буддаа шиг агууд очиж лам болоорой. За тоглосон шүү. Амьдралд хүн юу тарин түүнийгээ хураана гэж өмнө өгшөө. Асуудлаа зэгслээд шийдэх ажлуудаа жиглээд байгаараа залсаа. Бэрхшээлийн цаанд бэлэг гэж сайхан амьдрал биднийг хүлээж байна. Whoa!